За мэдээж энэ жилийн наадмын үйлчилгээний онцлог өнгөрсөн жилүүд ихтэй ижил төстэй. За би энэ дээр зурх урлагийн ч гэсэн энэ дээр бас ирээдүйд үйлчилж байгаагийн дээр худалдаа үйлчилгээний 800 орчимчиг зэг эргэн та бүгдэд үйлчилгээ үзүүлж байгаамаа. За хуушурын чанар хийгээд үнийн хувьд иргэд за баярлалаа. Боломжийн гэдэг үнэлгээг хэлж байгаа юм. Тэгэхээр ямар ч гэсэн энд өнгөрсөн жилүүдтэй тун ижилхэн гэхдээ илүү зохион байгуулалт сайтаагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа юм. За хуш урны үнийн хувьд 1000-аас 1200 төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа өгөөд өнгөрсөн жилүүдийг бодох юм бол харьцангуй чанар сайтай стандартын шаардлага хангасан гэдэг үнэлгээг бол өгч байгаа. За ингээд ямар ч байсан нарийн төлөвлөсний үндсэн дээр энэ жилд мөн шороо тоос багтай наадам болж байгаа гэдэг зүйлийг наадамч олон хэлж байгаа. За ингээд наадамчдын сэтгэлийг та бүхэнд хүргэе. Энэ жилийн хуушур их сайхан л байна да. Өнгө амтан таарсан сайхан хуушур идээс сууж байна. Миний хувьд ямар ах шиг? Үн за энэ хавьтаа бол арай үнэтэй юм уу да? 1200 гэсэн. Тухай гоё л хуушур. Сайхан. Бусданчтайгаад нөгөө гэрэлтдэг сонин хуушурнууд шүү дээ. Энэ жилийн хуушур хамт өнгөчлөг бодвол хамаагүй гоё болсон байна. Тэгээд наадмын зохион байгуулалт маш их таалагдж байна. Ард түмэн бүгд маш сайхан наадж байгаа шиг байна. Тийм. Зохион байгуулалтын юу нь олдтой санагдаж байна өнгөрсөн жилүүдэд? Өнгөрсөн жил хүмүүс ерөнхийдөө голцоо шороо бүргээл тий ер нь жоохон зохион байгуулалт муу байсан бол энэ жил маш цэвэрхэн байна. Сайхан байна. За хичнээн ямар хэдэн төгрөгөөр зураг зурж байна? За 2000-аас тэгэл дээшгээ зурж байна. 2000-аас 5000 орон дотор төрийн далбаа тэгээ хүүхдүүдээс шивээс тэгээд хүний хийснээр нь тэгээ зурж байна. Төрөм соём зуруулагч байгаа юм бол соём туг зуруулагч байгаа юм бол туг. Үйлчлүүлэгч хэрэг байна. Гайгүй тэгээд угаад зурууч тэгээд ихэнхдээ тэгээ хүүхдүүд зурууч байна да. Өмнө нь зурж ирсэн үү? Өмнө нь зурж байгаагаад анх удаа зурж байна. Манай найз нар зурдаг байсан. Тэгээ найз нарыгаа хүрээ сонсоод тэгээд хурж ирээд одоо зурж байна. Наадмын хуушурын жил харьцангуй амттай цэвэрхэн нөхцөлд хийгдэж байгааг наадамчид хэлсэн юм. Мэргэжлийн хэлтийн байгууллага болон дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлцээс чанарын асуудалд ихээхэн анхаарч байна. Энэ нь жилүү чанартай хүнс иргэдэд хүрэхэд чухал нөлөөтэй байсныг наадамчид онцлоо. Одоо энэ дээр манай Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хэлтийн алба хэлтс зэрэгээр ажиллаж байгаа. Яг хүнсний аюулгүй байдал хариуцсан 8 байцаагч ажиллаж байгаа. Одоо би сая уцтаад тэр хойд хэсгээр бас гар дээрх хүнсний одоо янз бүрийн бараа худалдааж байгаа улсуудыг бас зохицуулахаар явсан байж байгаа. Цэглэлт хүрээлэн тойрсон олон үйлчилгээ байна. Тэр дундаа хөрөг зурх үйлчилгээ, хүнсний улам, барааны худалдааны цэгүүд гэх мэт үйлчилгээний байгууллагууд иргэдэд үйлчилж байна. Энд мөн уламжлал ёсоор бүрэгдсэн зураг авахуулах хүсэлтэй багчууд, жуулчид ч олон байсан. За бүргэд харж ирсэн үү? Бүргэд харж ирсэн үү? Харж ирсэн. Ямар гоё. Энд анх удаа харж байна уу? Бүргэдийг хаана харж ирсэн? Зурагтаар харж ирсэн. Хаана харсан? Эртээдийн наадмаар бас зурагтаар тэнгэр дээрээс даалгуудаас харж ирсэн. Бүр ингэж ойрхоноос харж ирсэн. Ойрхоноос бараг харж байгаагүй шүү дээ. Ингээ харсан чи ямар вэ? Харин гоё юм байна. Өдөө юм уу эсвэл ямар нэгэн баян наадмаар хотод Одоо жил болгон цэнгэлт дээр ирж хардаг үгүй юу? Үгүй таяа өөр газар хардаг бас. Ямар байна бүргэд? Сүлэг. Тийм ээ. Таны бүргэд чинь хэдэн настай вэ? Хичнээн. 5 настай. Жил болгон энд зогсдог уу? Тийш үү. Хараагүй мó. Жилийн жил зогсож идэв шүү дээ. Хэр их үйлчлүүлэгчтэй энэ жил? Гайгүй л шүү дээ. Боломж нь. Тийм боломж. Гэх мэтчлэн наадамчдад ч гэсэн олон үйлчлэгээ байна. Эдгээрийг өнгөрөх чонуудыг бодвол нарийн зохион байгуулсан нь иргэдэд сайшаагдлаа.